Архин байнгын дарга гэх мэт шүү дээ. Дэлхийд дахин дүүсэд буй сорилт бэрхшээлийн Монгол улсын эдийн засгийн нийгэм төзөлөх нөлөөллийг бууруулах, мөн засгийн газрын бүрэлдэхүүний тухай хууль өөрчлөлт орсонтой холбоотойгоор төсвийн тухай хуулийн 34-р зүйлийн 34.1, 34.1-ийн 4 дахь заалтын дагуу Монгол улсын 2025 оны төсвийн тодорхойлолтын төслийг боловсруулж 25 оны 6 дугаар сарын 25-ны өдөр улсын их хурлд өргөн мэдүүлсэн. Эдийн засгийн сорилт хүндрэлийг даван туулахад төсвийн сахилгууд үр ашигтай зарцуулалт онцгой чухал үүрэгтэй. Тиймээс эмнэлтийн тодтолд бүх шатны төрийн байгууллагууд дэвшиж болох зардлуудыг хэмнэх зарчмыг баримтлалаа. Цомхон бүтээмжтэй төртөө байх хүрээнд төрийн албаны орон тоог 2026 оны хуулийн төлөвлөгөөнд нийцүүлэн 59% бууруулахаар тооцлоо. За мөн төрийн тусгай байгууллагаас бусад төсвийн байгууллагын тээвэр шатхуун дотоодын албан томилд хичээл үйлдвэрлэлийн зардал төрийн өндөр дээд айлчил болон өндөр түвшний зочин төлөөлөгч хүлээн авахаас бусад гадаад томилолт албан томилол зочин төлөөлөгч хүлээн авах зардал тавилгыг тогтшил худалдан авах урсгал засвар хийх болон багаж техникийн зардал төрийн болон хувийн хвшлийн байгууллагуудад олгодог татаасын зардал байгууллагаас олгох нэг удаагийн болон бусад төрлийн тэтгэмж урамшуул хөтөлбөр арга хэмжээний зардал зэргийг хэмнэхээр тооцож холбогдох өөрчлөлтийг тодтолын төсөл тусгалаа. Хууль зүйн байнгын орнд харьяалагддаг хууль зүйн дотоод хэргийн сайдын багцын төсөв 2025 онд батлагдсан төсвөөс урсгал зардал 96.4 тэрбум төгрөг, хөрөнгийн зардал 3.8 тэрбум төгрөг, нийт 100.2 тэрбум төгрөгөөр бууруулахаар төлөвлөсөн. Салбарын хэмжээнд 1000 оронтой буурч 27452 оронтойтой байхаар тооцлоо. За шүүхийн ерхий зүйлийн даргын багцын төсөв 2025 оны болгосон төсвийн урсгал зардал нь 57 тэрбум төгрөгөөр, хөрөнгийн зардал 10.2 тэрбум төгрөг, нийт 67.9 тэрбум төгрөгөөр буурахаар байна. За салбарын хэмжээнд 216 оронтой буурч 2199 оронтойтой байхаар тооцлоо. Улсын ерөнхий прокурорын багцын төсөв 2025 онд батлагдсан төсвийн урсгал зардал 13.1 тэрбум төгрөг, хөрөнгийн зардал 0.101 тэрбум төгрөг, нийт 13.1 тэрбум төгрөгөөр бууруулахаар төлөвлөсөн. За салбарын хэмжээнд 132 оронтой буурч 1370 оронтойтой байхаар тооцлоо. Бусад салбар улсын дэд шүүхийн ерхий шүүгч, шүүхийн сахилгын орооны дарга, авилгатай тэмцэх газрын хүний эрхийн үндэсний комиссийн дарга, үндсэн хуулийн цэцгийн дарга, цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комиссийн даргын багцын төсөв 2025 оны батлагдсан төсвөөс урсгал зардал 9.2 тэрбум төгрөг, хөрөнгийн зардал 1.1 тэрбум төгрөг, нийт 10.3 тэрбум төгрөгөөр бууруулахаар төлөвлөсөн. За бусад салбарын хэмжээнд 66 оронтой буурч 674 оронтойтой байхаар тооцлоо. За энэхүү 2025 оны төсөв тодтол хийснээр нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 3 их найд 260 тэрбум төгрөгөөр бууруулж 30 их найд 209.9 тэрбум төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлагын хэмжээг 1 их найд 856 тэрбум төгрөгөөр бууруулж 31 их найд 575.1 тэрбум төгрөгт хүрч нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 1 их найд 365.2 тэрбум төгрөг буюу дотоодын бүтээгдэхүүн 1.5% алдагдaltaй болж байна. За байнгын орон дарга эрхэм гишүүдээ Монгол улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах, тухай үндэсний байдлын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах, тухай нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах, тухай эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах, тухай хуулийн төсөл болон дагалдах хууль тогтоомжийн төслүүдийг хэлэлцэн шийдвэрлэхийг хүсье. Анхаарал тавьсанд баярлалаа. За жавхлан сайдд баярлалаа. Монгол улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай